ард түзөө үзүүлж байна. Гэрийн үйлчлэгч. Энэ орчлон дээр сайн хүмүүс муугасаа олон байдаг юм шүү гэдэг үүднээс би нэгэн түүхээ хуваалцах гэсэн юм аа. Манай аав ээж жижигхэн хувийн компанитай байж байгаад сүүлдээ охин компанитай болж бизнес нь улмал өргөжинд хэлсэн юм. Эгч бид хоёрыг аав ээж байнга л үлдээгээд явчихна. Эгч маань 9 настай, харин би 6 настай байсан. Тэр нэг гайд өдөр манай гэрт гал гарсан юм. Бүх зүйл миний л буруу. Би эгчээгээ хоол хийгээд өгөө гэж шаналхсаар эгч маань хоол хийх болоод урд нь тэгж бүтлгүйдэж байгаагүй ч тэр нэг гайд өдөр манайд гал гарлаа. Гэнтэл залгуурнаас гал гарч эгч маань сандран гүйж ирлээ. Даанч аав ээж хоёр гаднаас төгжээд явчихсан. Бид хоёр цонхоор туслаарай гэж орилсон. Мэдээж бөөн хар утаа гарахаар хөршүүд айд сандралдан гүйсээр удалгүй гал команд дуудсан нь ирсэн ч би цонхон дээр эгч харин миний болон өөрийнхөө дуртай тоглоомнуудыг авах гэж байгаад ухаан алдчихсан. Би ч ухаан балартаж нэг мэтгэд эмнэлэгт сэрсэн. Ээж маань миний гараас чанга атгаад уйлаад л аав харин харагдсангүй. Намайг сэрэхэд ээж бурхан минь баярлалаа гэж хэлхийг би маш сайн сонссон. Би эгчийгээ тэр өдөр үрд алдсан. Эцээ хүртэл миний төлөө явсаар бурхны оронд очсон юм. Би эгчийгээ тэр төрхийг одоо ч мартаж чаддаггүй. Энэ бол маш олон жилийн өмнө болсон түүх. Хэдэн сарын дараа аав ээж хоёр маань гэрийн үйлчлэгч авсан юм. Гэрийн үйлчлэгч гэждээ аавын хамаатны нэг эгч байсан юм. Цалин өгч намайг харуулахаар тохиролцож. Тэр эгч 3 хүүхэдтэй. Том нь 21 настай. Нэг эгч байдаг байлаа. Харин дунд хүү нь 18 настай, баг хүү нь 13 настай. Том охин нь их ганган бас хөөрхөн эгч байж билээ. Манайд хаяа ирээд л хөргөгч уудалж амт тунгуудыг идчихээд ээжээсээ мөнгө салгаад л яваад өгнө. Удалгүй дунд хүү нь хулгайн хэрэгээр хүүхдийн колони руу явсан. Ер нь бол том дунд хоёр бол их л буруу гарын хүүхдүүд байсан. Харин баг хүү нь ээждээ тустай онц сурдаг. Манайд бидэнтэй хамт амьдардаг байсан юм. Намайг сургуульд ороход тэр ах миний хичээлийг зааж өгч хийлгүүлдэг байв. Үйлчлэгч эгчийг оюуна. Нэрийг нь өөрчилсөн болно. Биендээ таарсан хөөрхөн махшуултаа 40 гарсан бор эгч байлаа. Нөхөр нь мөн л буруу гарын л хүн байсан. Мөн л аавын хаалга татсан байсан. Ээж ч аав руу хаяа иймэрхүү хүмүүст хүүхдээ гэр орноо найдаад үлдээх нь зөвүүгээд л үглэнэ. Аав харин би оюунаад итгэж байна л гин. Нэрээч муу оюуна эгч гэр орны ажилдаа маш сайн. Бас ямар амттай хоол хийдэг гэж санана. Надад маш сайн. Яг л миний ээж шиг өвдөхөд минь намайг асарч тоглоод л гавьяа шагнал авахаар ээжээс минь илүү их баярлана. Манайд ирээд 3 жил өнгөрсний дараа охин нь хүнтэй суулаа. Манай эгч бөөн баяр болоод л аавд минь ярина. Их сайн хүнтэй суух гэж байгаа. Сэхэтэн айлд бэр орохоор болсон гэснээ. Ихэд чинэлэг гэр бүл бололтой охиныг минь ачаа үзээд байхгүй л бахтаа гэд санаа алдав. Манай аав бол оюуна эгчэд их сайн. Эгчээгээд л харьцна. Харин ээж бол түүнтэй бараг дуугарахгүй. Ааваар дамжуулж хэлэх үгээ хэлүүлнэ. Удалгүй охин нь жирэмсэн болж хадам ээж аав нь бөөн баяр байгаа гэд муу аавд мань л их ярьдагсан. Надад ярих гэхээр би тийм яриа ойлгох насны биш л байсан байх. Охин нь төрөх болсон мэдээ аваад хүүдээ намайг захиж үлдээгээд энд ийм хоол байгаа. Тог цахилгаанд битгий хүрээрээ. Энд ийм юм байгаа гэд л бүх хэрэгтэй зүйлийг минь зааж өгөөд л баярлаж байгаа ч маш их сандарсан харагдаж байлаа. Орой болж аав ээж хоёр ажиллаад харан ирлээ. Оюуна эгчийг охин нь төрөх гээд эмнэлэг явсан тухай би тэдэнд хэлэхэд ийм хүүхэдтэй хүүхэд үлдээгээд өөрөө гараад явчихаараа яадаг байна. Ямар хариуцлагагүй юм гээд ээж уурлан өрөө рүүгээ орлоо. Харин аав за юунд нь уралдаг юм. Ганц охинд хүрэх гэж байхад явалгүй яадаг юм. Тэгээд ч ямар ганцаарнг нь хаяа яв. Хажууд нь ийм том ир байхад
гэд ганаа ах руу инээмсэглэв. Тэр өдөр оюун эгч ирсэнгүй. Биш дотроо төрөөгүй байгаа юм байх таа гэж бодоод л ааваар хичээлдээ хургууллаа. Өдөр ганаа ах намайг сургуулаас минь аваад гэртээ иртэл бас л байсангүй. Оройч болж ээж аав ихэд дуу муутай орж ирлээ. Ганаа ах бид хоёр оюун эгчийг асуухад эгч нь маргааш хэд хоногоос ирэх байхаа миний хүү гэд намайг үнсээд ганаа ахыг бас үнсв. Гэнэт ямар нэгэн муу савн татаад л явчихлаа. 5 хоногийн дараа оюун эгч ирлээ. Нүдэн дов болтлоо бүлцийчихсэн ганаа ахыг хараад эхэр татан уйлаад л эгч нь гээдл цааш үг дуугарсангүй уйлна. Дараа нь сонсоход төрхийн хүндэрлэлээр охин нь өөд болчихсон юм байна үлээ. Харин хүүгээ төрүүлээд нас барсан гэсэн. Хөөрхийн оюун эгчэд 49 хоног өнгөрөө үгүй юу зээ хүүг нь дахиж харуулаагүй гэсэн. Дахин очиод байхаар нь өөр газар руу нүүчихсэн юм гинлээ. Шүн хаяа унтаж чадахгүйс ирэхэд оюун эгч унтаагүй сэрүүн бүүгийн дуу аялчихсан зээ хүүдээгээд баривч ойчхоод үнэрлээд сууж байна. Үнэхээр өрөвдмөр. Хүү нар ээжтэй их ам байдаг юм. Миний хүү ээжигээ их санаж байгаа байхдаа царайг нь харж чадалгүй гээд л нулимс унгаана. Үнэхээр нүд халтрам хэцүү байдаг байлаа. Ээжигээ ийм байхыг хараад ганаа ах ч их уйлдаг байсан. Тэр хадмууд бүр үнэхээр муу хүмүүс. Яаж тийм амар хүмүүс орчлон хорвоо дээр тогтож байдгийг би үнэхээр гайхдаг. Хөөрхийн муу охиныг нь бэр болсон цагаас нь хойш ээж дүү хоёртой нь барагтаавал уулзуулаагүй. Мөн давхар үетэй хүнээр байнга гэрээ цэвэрлүүлж үйлчлэгчиг амьдруулсан байгаа юм. Тэр хүнд ямар хэцүү байсан болоо. Ядаж ээжээс нь гэмшсэндээ үрээс нь тасарч үлдсэн үрийг нь элгийн твтэж уулзуулаад байж болно доо. Үнэхээр хатуу хүмүүс. Нөхөр том хүү хоёрын шоронд харин охин нь шороонд түүнд амьдрах ганц шалтгаан нь баг хүү ганаа л байсан юм. 2 жилийн дараа баг хүү ганаа нь 10 жилээ төгсөж Москвагийн их сургуульд урилгаар орохоор явсан. Оюун эгчийг тэр хүртэл би инээж байгааг нь хараагүй их л удсан байлаа. Маш их баярлаж хүүдээ чамдаамаа уудалж даавнд болттой зүйл гаргаж өглөө. Эхэд нандинан ороосон тэр зүйлд мөнгө байсан юм. Яаж хурааж хуримтлуулсан юм болоо гэмээр түүнийг тэр үед бишрэх сэтгэл улам бүр нэмэгдсэн. Ээж аав хоёр минь тэгж их цалин өгөөд байдаггүй. Тийм байхад яаж хуримтлуулсан юм болоо. Хүнч явж хөөрхийн ихч ойр ганцаараа үлдлээ. Намайг яг төрсөн хүү шигээ сандаг хിവэрэ. Содсон хэдэн төгрөгөө надад сургуульд явхад минь амттай юм авч идээрээ. Галавсан аваараа гэд л өгнө. Ганаа ахыг яваад удаагүй байхад хүүн шоронгоос гарч ирсэн юм. Аль хэдийн 90 цент хүрчгсэн хэрнээ ээжээсээ ирж байнга мөнгө нэхэж авна. Үнэхээр ядаргаатай. Ээжигээ огт хайрлаж мэдэхгүй. Би яах юм гэдэг л хүн байсан. Надаас дүү бол цохоод авмаар байсан ч ах тэгээд ч би оролцлоо гэд игч улам бүр л хэцүү болох нь мэдээж. Нэг өдөр би түүнээс таны төрсөн өдөр хизээ болдгийм бэ гэж асуухад хөөх нэрээ хизээ вүлээ? Ямартай ч 100 төрсөн юм гэж инээснэ. Удахгүй охины юм төрсөн өдөр болох гэж байгаа юм байна гэд царай нь өөрчлөгдөн гунигтай гэгч нь газар руу ширтэнэ. Таны төрсөн өдрийг хоёулаа маргааш болгоод тэмдэглэх үү? Хүн бүр төрсөн өдөртэй байдаг шүү дээ. Бас тэмдэглэх хэрэгтэй. Хэрэггүй. Эгч нь яах юм? Муу охиныхоо газар дээр очиж эргэх юмсан. Ээж нь чөлөө өгөх болов? Тийм ээ оюун эгч. Манайд ажиллахдаа охиноо өнгөрөхөд л 7 хоног ажиллаагүй болохоос биш өдөр бүр 24 цаг амралтгүй нэг ч хоног амраагүй ажилласан. Би ч аав ээжийн өрөөнд орон тэднээс оюун эгчэд ганцхан өдөр амраагач тэггүй гэж гуйхад нэрээ нэг хэд хоног амраахгүй бол хамгийн сүүлд хизээ амарлаа гэж аав ээж рүү харахад юу вэ? Юун хэд хоног тэгээд хүүхийн харах юм. Тэгээд ч манад байнга байж эдэж ууж өмсөж зүүж цалин авч байж бас яасан амралт. Хүүгийн хүртэл нас бийт хүртэл нь хооллож хувцлаад сургуульд явууллаа. Болоо юм биш үү? Чи явуулж хаа юу? Тэр хүү чинь өөрийнхөө сайнд явсан юм. Чи битгий ингэж оюунаад хатуу хандаж байгаач. Тэр хүн чамд ямар гим хийгээ юу гэж аав анх удаа л ээж рүү өндөр дуугаар ууралсан юм. Ээж дуугаа болж буруу харан хэвтэнэ. Аав харин өрөөнөөсөө гараад оюун эгчтэр очин та хэд хоног амраад ирэхгүй юу?
хүү амралт нь эхэлчихсэн юм чинь 2-3 хоног хадмынд байлгаж болох байхаа. Яах гэсэн юм бэ? Хөөхий цэцгийг уурлуулчихлаа. Би өглөө яваад орой хүрээд ирнэ. Надад тийм олон хоног хэрэггүй. За яв очиж цэцгийг аргадаг гэснэ. Ээж аавгаа хэрэлдүүлээд яаж байгаа юм гэж намайг загинсан. Тэр ч бас түүний хамгийн анх намайг загинсан нь байсан юм. Оюуны эгчийг охин дээрээ очиод ирэхэд нь би түүнд худалдаж авсан даашин цаа бэлгэлсэн юм. Арисмар дээр нь жоохон эргэлзэж байсан ч тааруулж авах гэж их л хичээсэн. Түүнд бэлгэлтэл тэр маш их баярлсан. Өмсөж үзтэл бүр яг таарч байлаа. Шар дааван уртвтар даашинз түүнд үнэхээр гой зохиж байлаа. Ээждээ хизээч бэлэг авч өгч үзээгүй хүн хамгийн анх удаа оюуны эгчид аав ээжээс өгсөн гарын мөнгө хурааж байгаад Орос барааны дэлгүүрээс авч өгсөн юм. Удалгүй зах зээлийн шуургуулж хувийн хөвшлийн хідэн газрууд хаалгаа барьж байлаа. Манайх гэдэг айл бүхэлдээ дампуурч байраа хүртэл суллаж өгч үлдсэн хідээрээ хашаа байшин авч амьдралаа. Буруу замаар боссон бизнес байсан учраас тэр дороо л дампуурсныг нь би том болоод ойлгосон. Мэдээж гэр бүлийнхээ гишүүдийг тэжээж чадахгүй манайх гэдэг айлд гэрийн үйлчлэгч цалинжуулна гэж үнэхээр худлаа байсан. Тиймдээ ч оюуны эгчийг ээж уурлаж загнаад чамдаамтай нь хөөгөд явуулчихсан. Би маш их уйлж ээж рүүгээ уурлаж та яв эсвэл би оюуны эгчтэй хамт явна гэж уйлсан ч яаж миний үгэнд орох вүлээ. Хамгийн их хайрлаж эрхмэлсэн хүнээсээ тэгж хагцаж билээ. Тэр өдрөөс хойш огт дахин надад харагдсангүй. Би түүнийг хүрээд ирэх байхаа нэг удаа ч гэсэн надтай уулзах байхаа гэж бодсон ч ирээгүй. Ааваас хаана ямархуу амьдарч байгааг нь асуухад аав нь мэдэхгүй гэдэг байв. Ээж минь эрх ямб дуусаж сургуульд цэвэрлэгчээр ажилд орсон. Харин аав жижүүр тэдэнд тийм л ажил олдож байсан нь их зүйл байлаа. Ингэж амьдарсаар би их сургуульд орлоо. Онц сурлагтай байсан учраас шууд л тэтгэлэг урилгаар оров. Сургуулаа төгсөөд нэг компанид ажилд орохоор ярилцлага өгтөл тэнцсэнгүй. Үнэхээр том компани яг л миний орохыг хүсдэг газар байсан ч чадаагүй. Ажилгүй яах учраа олохгүй байсан ч зүгээр суугаад байж болохгүй учраас хар бор ажил хийж 5-3 цаас олж байлаа. Цайны цагаараа нэг мантуун бууз идээд барилгын сүүдэр сууж байтал миний оюуны эгчид өгч байсан тэр шар даашинз нүдний минь өмнө бүрлдсэн харагдана. Би ч гүйхэгээрээ тэр эмэгтэй дээр очтол оюуны эгч байв. Намайг хараад л иш хөөрхий минь мөн байна гэд шууд л таньж үнсэд уйлсан. Олон жил сургаггүй алга болсонд нь би гомдож та яагаад надтай нэг ч удаа ирж уулзаагүй юм бэ гэхэд хүүгийнхээ сэтгэлийг хоёрдуулаад явах вэ гэж бодсон юм. Өдөр бүр л хүүгээ санаж яваад очмоор байвч чаддгүй байсан юм. Ингэж таарах гэжгээд намайг дээрээс минь доош нь хараад миний хүү чинь яаж амьдраад яваа юм те? Аав ээж нь сайн уу гэв. Би ч түүнд бүхний ярьж гэртээ дагуулan ирлээ. Хэд хоногийн дараа оюуны эгч намайг дагуулan өнөөх орох гээд байсан газарт минь хурж ирэв. Миний хүү энд сууж бай. Би чамайг ажилд оруулж өгнө гэд нэг өрөө рүү орлоо. Удсанчгүй хаалгаар шагаа ороод ирээ гэв. За миний хүү энэ ганаа ах чинь энэ компанид ажилтдаг юм. Би яг үнэндээ хаалганы дээр үлгсэн бичгийг уншихад гүйцэтгэх захирал ган төмөр гэсэн байсан юм. Ганаа ах тэр том компани гүйцэтгэх захирал болсон байсан. Намайг ажилд авч удалгүй аав ээж бид гуравт 2 өрөө байр хүртэл авч өгсөн. Олон жил хооллож хувцлаж ээж бид хоёрыг гэртээ байлгасны хүчинд бид өдий зэрэгтэй амьдарч байгаа гэд авч өгсөн юм. Ийм сайхан хүмүүстэй хамт байжээ гэд ээж минь өөрийнхөө халаглаж зүхнэ. Одоо бол би 2 ээжтэй. Оюуны эгч маань миний хүүхдүүдийг харж өсгөж хүмүүжүүлж өгсөн. Харин ээж маань байрандаа орсны дараагаар хүн дээр өвдөж намайг гэр бүлтэй болохыг ч харж чадалгүй бурхан болсон да. Үүнээс хойш ээж минь үүргийг оюуны эгч давуулан биелүүлсээр л явна да. Тандан маш их хайртай. Таны гараар хүмүүжсэн учраас л өдий зэрэгтэй амьдарч явна да.